Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд Эрдэнэ өнөөдөр сэтгүүлчдтэй нээлттэй ярилцлага хийлээ. Тус яам үндсэн хоёр чиглэл буюу хүн амын хөгжлийн цогц бодлого, нийгмийн хамгааллын салбарт шинжилэл гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгааг онцлон танилцуулсан юм а. Энэ үеэр иргэн бүрт олгосон 21 мянган төгрөгөө дутуу авсан авч чадаагүй иргэдэд нөхөн олгохоор 32 тэрбум төгрөгийг төсөв суулгасан бөгөөд эх сараас эхлэн олгож эхлэнэ гэдгийг тэрээр мэдгдлээ. Цаашид хавтгаарсан алхамжийг зогсооно гэдгээч хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд хэлж байсан юм а. Нэгдүгээр тийм бодлогыг цаашаа бид нар өргөжлүүлэхгүй. Хоёрдугаарт нэгэнт төрийн шийдвэр гараад хэрэгжээ дийлэнх олонх нь энэ мөнгөийг автсан. Цөөн хэсэг нь аваагүй байсан учраас энэ иргэдийнхээ эрх ашигыг дээдлэх үүднээс энэ үлдсэн хүмүүсийн мөнгийг олгох шийдвэр гаргасан. Мөн нөгөө эх орны шиг гэдэг нэг өгсөмшөлтэй иргэд байхад насанд олгох дотоолгосон сая төгрөг байсан. Тэрийг мөн гүйцээж олгосон байгаа. Энэ ингэснээрээ энэ мөнгө өгдөг асуудлуудыг бол цэглэе. Тэгвэл сүүлийн үед хүүхдүүд хүчирхийллийн золиос болсон явдал ихээхэн гарах болсон. Хүүхдийн эрхийг хамгаалах төрийн болон төрийн бус байгууллага зөндөө байдаг ч хууль эрх зүйн орчин дотоод улимгаас хүүхдийн эрхийг хамгаалж чаддаггүй гинэ. Тиймээс хүүхдийн эрхийг хамгаалах талаар судалгаа хийж хууль боловсруулахаар болсон талаар сайд дуулглаа. Өнөөдөр хүүхдийн байгууллагууд хүүхдийн өмнөөс хэмжил гарах бас эрх байхгүй. Манайд бол ер нь энэ эрхийн тухайн асуудлыг бид нар авч үзээд хүүхдийн өмнөөс жишээ нь хэмжил гарах хэрэгтэй байдаг шүү гэд. Тийм ээ. Гээд маш олон эрх зүйн зохицуултуудыг хийхээр бид нар судалж байна. Бид нар ажиллаж байгаа юм дээр. Тэгэхээр энэ асуудлуудыг шийдсэний дараа хүүхдийн байгууллагуудын хувьд бол хариуцлагын тухай асуудал ярина.